Түр зуурын төлөөх сонголт ба мөнхийн төлөөх сонголт гэсэн агуулгын хүрээнд та бүхэнтэй хамт Бурхны үгсээс судлахад энэ цаг мөчийг зориулъя. Энэ дэлхийд амьдрахдаа хүмүүс ер нь л санаа зовнилоор дүүрэн байдаг. Би энэ дэлхийд хэрхэн амьдарч байж зөв, сайхан амьдралаа гэж хэлж чадах уу гэж бодно. Иймээс зарим нь ихэд хөрөнгө хуримтлуулахаар шаргуу ажиллаж, бизнес чирхэлдэг. Тэд ихэд хөрөнгө хуримтлуулахын тулд олон арга сэтэж, ихээхэн хичээл зүтгэл гаргадаг. Бусад нь энэ дэлхийд нэр алтар олж авахын тулд янз бүрийн төлөвлөгөө боловсруулж, тэдгээрийг хэрэгжүүлнэ. Гэвч бид энэ дэлхийд түмэн зүйл хийж бүтээлээч. Энэ дэлхийн амьдрал 70-80 жилийн хугацаатай түр зуурынх байдаг. Дүгнэлт нь нэг иймэрхүү л гардаг. Гэсэн ч Библиэд Тэнгэрийн хаанчлал бол үрд мөнхийн ертөнц гэж заадаг. Бурхан бидэнд газар дэлхийн хэмжүүрээр хэмжишгүй мөнхийн цаг хугацааг өгнө гэдгийг ухааруулсан. Тиймээс бид түр зуурын төлөөх амьдралаар амьдрах уу? Эсвэл мөнхийн төлөөх зүйлсийг сонгож амьдрах нь илүү ухаалаг уу гэдгийг бодох хэрэгтэй. Тэнгисийн эргийн элс мэт 8 тэрбум хүн дэлхий дээр өөрсдийнхөөрөө амьдарч байна. Энэ амьдрал дэлхийн хүн бүрд адил тэгш заяагдсан. Бурхан дэлхийн бүх улс орн, бүс нутгийг ялгуурлахгүйгээр хүн бүрд 24 цаг гэх энэ хугацааг бүгдэд нь адилхан олгосон. Гэтэл түр зуурын юмны төлөө энэ дэлхийн амьдралаас бодож нэг өдрийг өнгөрөөдөх хүмүүс байдаг бол бидэн шиг мөнхийн Тэнгэрийн хаанчлалд бэлтэж ирээдүгээ төлөвлөж амьдардаг хүмүүс ч бий. Итгэлийн өвөг дээдэс Соломоны тэмдэглэлийг харвал тэр дэлхийн бүх хүний хамгийн их хүсэж мөрөөддөг орчин нөхцөлд ямар ч харамсах юмгүй амьдарсан байдаг. Тэрээр хааны амьдралаар амьдарсан. Тэрээр нүд хүссэн бүхнийг хийж үзсэн гэсэн. Эрх мэдэл, эд баялаг, алтар нэр зэрэг хүссэн бүхнээ олж авч дутагдах юм юу ч байгаагүй гэсэн боловч эцсийн мөчөд гаргасан дүгнэлт нь бүгд хоосон ажээ гэсэн байдаг. Энэ дэлхийд амьдрахдаа яг тэдгээрийг хийж байх тухайн үедээ бол ухаараагүйч. Цаг хугацаа өнгөрч бүхнийг эргцүүлэн тунгаатал би яагаад тэгсэн юм бол? Би яагаад тийм зүйлд тэгтлээ их анхаарч шүн нойроо хугаслан эрүүл мэндэ чохроогоо бол гэж бодогдож. Ийхүү эргэн бодоод бүхнийг юу гэж дүгнсэн бэ? Хоосон гэж дүгнсэн байдаг. Тухайн үед бол амьдралынхаа зорилгоо болгоход үн цэнгүй зүйлс гэдгийг нь ч мэдэхгүй. Тэдгээрийг хөөцөлдөж амьдарсан гэсэн үг. Тиймээс хоосноос хоосон агаад, хоосны хоосон, бүгд хоосон ажээ гэсэн байдаг. Энэ бол Соломоны бичсэн номлогчийн үгс номны хамгийн ихэнд гардаг дүгнэлт юм. Агшин зуурын юмны төлөө амьдрах гээд мөнхийн ирээдүйдээ бэлтэж чадаагүй. Тэрээр түр зуурын зугаа цэнгэл, түр зуурын зүйлсэл хөөцөлдөж өнгөрүүлсэн амьдралаа эргэн хараад бүх зүйл хоосны хоосон байжээ гэдгийг ухаарсан. Тэгээд л эцсийн дүгнэлт нь Бурханаас имээж түүний тушаалыг сахихыг үн цэнтэд тооцдог зорилготой амьдрал хүний хувьд хамгийн зөв, чухал, зохистой амьдрал гэж тайлбарлаж байна. Энэ талаарх ишлэлийг дахин уншаад түр зуурын төлөөх сонголт хийгээд амьдарч байна уу? Мөнхийн төлөөх сонголт хийгээд амьдарч байна уу гэдгээ эргцүүлье. Энэ мөчөөс бидэнд өгөгдсөн цаг хугацааг дэмий өрөхгүй байхыг хүсье.
Номлогчийн үгс 1-р бүлгийг нээцгээе. Номлогчийн үгс 1-р бүлгийн 1-р ишлэл. Иерусалим дахь хаан, Давидын хүү, номлогчийн үгс оршвэ. Номлогч хоосноос хоосон агаад, хоосны хоосон, бүгд хоосон ажээ гин. Наран доор зүтгэх хүмүүний хамаг зүтгэл, өөрт нь ямар ашигтай юм. Нэг үеийнхэн явж, нөгөө үеийнхэн ирсээр, газар дэлхий игнэгт байдгаараа л. Наран мандсаар, нар жаргасаар, манддаг тэрл газрынхаа зүг яарсаар л. Өмнө тийш үлээх салх, умар тийш иргсээр. Өнөөх салх эргэлдэн эргэлцээр, өөрийнхөө тойрогт эргэж ирсээр. Далайд бүх гол цудгавч, далай эс дүүрнэ. Дахин урсахын тулд ихэлсэн тэр газар руугаа гол ус урссаар. Хамаг юм амаргүй, хамж хилж барахгүй. Харах нүд ханахгүй, чагнах чих дүүрэхгүй. Байсан юм бах байдгаараа хийсэн юмаа хийдэг л хിവэрэ. Наран доор нэгт шин юм алга. Хараач энэ шин зүйл байна гэхээр юмс хаа нэгтэй байна уу? Аанал биднээс өмнөх аль эрт байсан л зүйл байна. Өмнийнх нь дурсагдах нь үгүй. Хожмынх нь ч дараагийнхандаа эс дурсагдмой. Тэрээр цааш нь дэлгэрэнгүй тайлбарлсан. Салхи хөөцөлдөх мэд хоосон зүйлс нь юу болохыг нэг бүрчлэн тооцсон байгаа. Хүмүүсийн хүсэж ирмэлцдэг эд баялаг, нэр хүнд, алтар нэрэнд дурлах хүсэл зэрэг, аливаа шунал хүсэл нь эцэстээ, өөрт нь ямар ч ашиггүйг олж мэдсэн. Зөвхөн Соломон л үүнийг ухаарсан юм биш. Бидний сайн мэддэг дэлхийд алдартай баатар Александр их хаанч агуу том мөрөөдөлтэй байсан. Тэрээр дэлхийг бүхэлд нь эзлэх мөрөөдөлтэй байсан ч цэл залуухан 33 наснда нас барахдаа дэлхийн бүх хүнд харагдахаар миний нэг гарыг авснаас ил гаргаарай гэсэн гэрээсэл үлдээгээд нас барсан байдаг. Үүний цаад утга нь хүүхэд бүр гараа атгаж энэ дэлхийд төрдөг юм байна. Дэлхийн бүх зүйлийг атгаж бүхнийг олж авна гэсэн хүсэл шуналтай төрдөгч явхдаа гар хоосон юу ч барьж авч чадалгүй буцдаг. Ингээд л гар хоосон энэ ертөнцөөс явдаг гих гүн ухааны сургамжийг бүх хүнд өгөх гэсэндээ тэрээр миний нэг гарыг авснаас ил гаргаарай гэж тушаасан гэдэг. Энэ дэлхий дээрх бидний амьдрал ийм л байдаг. Бизнес эрхэлбэл ихэд хөрөнгө олж авах мэт санагдаж, ямар нэг ажил эрхэлбэл агуу амжилтанд хүрэх мэтээр бид боддог. Гэвч энэ дэлхийн систем өөрөө хоргодох хот учраас ийм тогтолцоонд мөнхийн зүйлс хүлээх боломжгүй юм. Энэ дэлхий бол бид түр саатаад явах газар. Тийм ч учраас олон гүн ухаантан, мэргэд, мөн Библич ийм санааг илэрхийлсэн байдаг. Энэ дэлхий бол түр ирээд буцах, дайраад өнгөрөх аянчны амьдрал. Аянчны зам гэж хэлсэн байдаг байхаа. Гэсэн ч хүмүүс үүнийг ухаардаггүй. Энэ дэлхийд л бүх зүйл байгаа гэж боддог. Тэгээд эцэст нь ямар дүгнэлтэнд хүрдэг вэ? Бүх зүйл утгагүй. Бүгд хоосон. Хүний амьдрал гихч авч явах юм юу ч байхгүй гэсэн ийм дүгнэлтэнд хүрэхээс өөр аргагүй. Тэд энэ дэлхийн жинхэнэ мөн чанарыг мэдэхгүй дээ тэр. Энэ ертөнцийн систем нь биднийг юугаарч дүүргэхгүй, сүнслэгээр тэгж бүтээгдээгүй. Энэ хоосон орон зайг дүүргэх газар хаана байдаг вэ? Бидний мөнхийн Тэнгэрийн хаанчлал биш үү? Бурхны хаанчлал юм. Тиймээс л Есүс хүн төрлөختөнд Бурханд итгэх ёстой гэдгийг зааж өгөхийг хүссэн. Тэрээр хүн болж энэ дэлхийд ирээд бидний нүглийн оронд
загалмайд цовдлогдохоос ч татгалзаагүй. Үүнийг бид Библиэс мэдэж болно. Өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч буй хамгийн ухаалаг, юмны учир мэддэг хүмүүс бол Бурханд итгэдэг, Бурханы ажил хийдэг хүмүүс юм. Мэргэн ухааны хаан гэж нэрлэгддэг Соломон ч хүртэл амьдралынхаа төгсгөлд олж авсан хариулт нь ердөө ганц. Номлогчийн үгс номны 1-р бүлгээс 10-11-р бүлгүүдийг уншвал хүмүүс бидний амьдрал салхи худалдагтай адил хоосон юмсаар дүүрэн гэдгийг тэмдэглэсэн байдаг. 12-р бүлэг рүү очие. Номлогчийн үгс 12-р бүлгийн 7-р ишлэл. Тэгээд тоос нь урд байсан газар шороондоо буцаж, амьсгаа нь үүнийг өгсөн бурхандаа буцах ажээ. Хүн нас барахад махан бие нь газарт оршуулагдан, газар шороондоо буцаж, Бурханы бидэнд өгсөн доторх сүнс маань Бурхан руу буцаж явах ёстой гэсэн байна. Тиймээс бидний амьдралын үндсэн мөн чанар бол бидний дотор байгаа сүнс биш үү? Сүнс одоо махан биеийг хувцас өмссөн байгаа нь. Гэвч хүн үхэхэд сүнс махан биеийг салдаг. Махан бие нь газар шороондоо буцаж, бидний дотор байгаа сүнс Бурханы мөнхийн хаанчлал руу буцдаг. Тэр мөчид би Тэнгэрийн хаанчлалд очих уу? Эсвэл таамд үрд шийтгүүлэх үү гэдэг нь шийдэгдэнэ. Бидний очих газар тэр үед тодорхойлогддог гэж Библи заадаг. Энэ бол номлогчийн үгс номыг бичсэн Соломоны дүгнэлт юм. 8 дугаар ишлэлийг харцгаая. Номлогч хэлэхдээ юу гэж хэлсэн бэ? Хоосноос хоосон бөгөөд бүгд утгагүй гэв. Одоо энэ ишлэлийг уншихад та нарын заримд Библи өөдрөг бус гутранг үзлэр бичигдсэн ном мэт санагдаж магадгүй. Гэвч огт тийм биш. Бид энэ дэлхий дээр ч итгэмжтэй амьдарч, Бурханы хаанчлалч, Бурханаас өрөөл хүртэх сонголтуудыг хийх ёстой гэдгийг Библи бидэнд зааж байна. Соломоны дүгнэлтийг 13 дугаар ишлэл рүү очоод харцгаая. 13 дугаар ишлэлийг харцгаая. Энэ бүхнийг дүгнээд сонирдуулахад Бурханаас имээж түүний тушаалыг дагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Тэрээр энэ дэлхий дээр хүн төрлөختний хамгийн ухаалаг амьдрал бол Бурханаас имээж Бурханы өгсөн бүх үгийг сахих явдал гэсэн дүгнэлт гаргасан. Үүнээс гадна эрдэм мэдлэгт шунах, алтар нэрэнд шунах, эд баялагт шунах, хайр дурлалын хойноос хузалдах гээд алив бүхний төгсгөл нь ямар гэлээ. Эдгээр нь мөн л салхи хузалдсан хэрэг гэж Соломон хаан хэлсэн. Энэ нь товчхондоо юу ч үлдэхгүй, юу ч олж авч чадахгүй гэсэн үг. Энэ талаар зөвхөн Соломон төдийгүй, дэлхийн сууд хүмүүс ч бүгд ижилхэн дүгнэлт хэлдэг. Зөвхөн сууд хүмүүс л ингэж хэлсэн үү? Жирийн хүмүүс ч мөн адилхан. Игэл жирийн амьдарсан гих хүмүүс ч хүртэл залуудаа би гялалцаж явсан хүн, би онцгой хүн байлаа. Гэтэл нас ахих тусам найз нөхөдч, ойр тойрны хүмүүсч, хуршууд маань ч орхин одож, одоо хин ч алав. Би ер нь юуны төлөө ингэж амьдарч ирснээч, мэдэх юм алга гэж хэлдэг. Ихэнх хүн ингэж хэлдэг гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Тийм учраас хүн амьдралдаа юуны төлөө хэрхэн амьдрах нь хамгийн ухаалаг амьдрал болохыг бидэнд сануулахын тулд Бурхан Библийн үгсийг өгсөн биш үү? Номлогчийн үгс 12 дугаар бүлэгт Соломон энэ бүхнийг дүгнээд сонирдуулахад Бурханаас имээж түүний тушаалыг дагтун гэж хэлсэн. Энэ бол хүний хувьд хамгийн зөв амьдрал юм. Тэр хүссэн бүхнээ хийж, хаанч болж, олон ихнэр, татвар эмстэй байсан ч
Тэдгээр нь бүгд хоосон байж. Соломон асар их хөрөнгөтэй байсан. Тэр ихэд хөрөнгөч удахгүй, мэргэн ухаан, нэр төрч удахгүй байсан хэрэг. Амьдралынх нь төгсгөл ойртоход өнгөрсөн хугацаанд тэгтлээ зүтгэж хураасан бүхэн нь амийг нь аварч чадахгүйг тэр ойлгосон. Та бүхэн минь өнөөдрийн энэ Библийн сургаалыг нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргалгүй амьдралынхаа хэв маягийг зөв болгож амьдралын чигээ тодорхойлох шаардлагатай юм. Тиймдээ бид Бурхны ажлыг хүчээр дайчлан хийх ёстой. Шаргуу залбирч Бурхны үг чидэвхтэй судалцгаая. Дэлхий дээр хүмүүсийг Бурхны үгээр ухааруулж, гимшүүлж, тэднийг Тэнгэрийн хаанчлал руу хөдлөх үйлсэд хүн бүр зүрх сэтгэл, оюун ухаан, хүчээр дайчлах хэрэгтэй. Иймээс л Бурхан 1-р Петр номоор дамжуулан өөрийн хаанчлалын ажлыг бидэнд заадаг. 1-р Петр 1-р бүлгийн 7-р ишлэлийг харцгаая. Нэгдүгээр Петр 1-р бүлгийн 7-р ишлэл. Ингэснээр итгэлийн чин шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж Есүс Христийн илчлэлээр магтаал, алтар, хүндэтгэлд хүрэх юм. Та нар түүнийг хараагүй ч түүнийг хайрладаг. Идүүгээ та нар түүнийг харахгүй байгаа ч түүнд итгэдэг. Та нар хэлхийн аргагүй алтраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд юу олж авах вэ? Сэтгэлийн авралыг олж авна. Сүнс маань аврагдвал бид хаашаа явах вэ? Бид Тэнгэрийн хаанчлалд очино. Бид гим нүглийн уучлал хүлээн авч мөнхийн хаанчлалд очоод Бурхантай хамт үеийн үед аз жаргал идэх яруу алдарт цаг мөч бидэнд өгөгдөнө. 1-р Коринт 2-р бүлэгт иш үзүүлэгч Тэнгэрийн орныг дүрсэлсэн байгаа. 1-р Коринт 2-р бүлгийг нээцгээе. 1-р Коринт 2-р бүлгийн 9-р ишлэл. Гэвч нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст бэлтжээ гэж бичигдсэн ёсоор болжээ. 1-р Коринт 2-р бүлэгт Бурханы хайртай хүмүүстэй бэлдсэн Тэнгэрийн хаанчлал нь хэний ч төсөөлж чадхааргүй бидний төсөөллөөс ч давсан ертөнц гэдгийг бидэнд хэлж байна. Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний санаанд ороогүй, хамгийн агуу төсөөлөн бодох чадвартай хүний ч төсөөлж чадхааргүй яруу алдарт ертөнцийг Бурхан бидний төлөө бэлдэж, бэлэн болгож байгааг сануулдаг. Энэ бол Илч Паулийн харсан 3 дахь Тэнгэрийн тухай, үгээр илэрхийлшгүй тайлгарал, үгээр дүрслэх аргагүй үзэгдлүүд өрнөдөг газар. Тэр ертөнцийн тухайд Даниэл иш үзүүлэгч ирэх бүх үеийн турш үрд эзэмшин гэж хэлсэн. Илч Паул 1-р Коринт 2-р бүлэгт нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй ертөнцийг бидэнд өгнө гэж бичсэн. Та бүхэн ийм ертөнц байдаг гэдэгт итгэдэг л бол өнөөдөр бид ингээд жирийн л амьдарч байх ёсгүй юм. Энэ гайхалтай ертөнцийг надад өгвөл би тэнд очоод юу хийх ёстой вэ гэж бод. Бид үг хилээж бас бэлдэх ёстой. Тэнд дасан зохицож амьдрахын тулд бүх талаар судалгаа хийж, асуудал гарахгүй байхаар бэлдэх ёстой биз дээ. Тэр ертөнцийг захирдаг Бурханд юу таалагдах бол гэдгийг бас бодох хэрэгтэй. Мөнхийн Тэнгэрийн хаанчлалд итгэдэг л бол Тэнгэрийн хаанчлалын төлөө бид юу бэлдэх ёстой вэ? Энэ дэлхий дээр хэрхэн амьдрах ёстой вэ гэж боддог бай. Бусдад харуулахын төлөө л амьдрахын оронд
Энэ мөчөөс ч болов өөрсдийн олж авахыг хүсэж буй ертөнцийнхөө төлөө хэрхэн амьдрах ёстой вэ? Тэрхүү ертөнцид нийцүүлэх ёстой. Иймээс л Бурхан шинэ гэрээг тогтоосон учир энэ биш үү? Бид амралтын өдөр болон жилийн баяруудыг тэмдэглэдэг. Мөн Сионд байгаа итгэгчид сайн сайхан үйлс үйлдэлтэй байж зөвхт амьдралаараа ертөнцийн гэрэл, газрын давс болоорой гэсэн Бурханы үгс бий. Энэ бүхэн нь Тэнгэрийн хаанчлалд орохын төлөөх нэгэн төрлийн бэлтгэл юм. Эдгээр нь хийсэн ч болох, хийгээгүй ч болох зүйл биш. Бүгдийг нь бид зүтгэл гаргаад хэрэгжүүлэх ёстой. Бид Тэнгэрийн хаанчлалд итгэдэг. 1-р Коринт 2-р бүлэгт бичсэнчлэн нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй, бидний төсөөллөөс давсан ертөнц бидэнд өгөгдөн гэдэгт бид бат итгэдэг. Бид Бурханы амлалтанд итгэдэг. Тэгвэл тэр ертөнцийн төлөө бид өнөөдөр хэрхэн амьдрах ёстойгоо дахин эргцүүлэх шаардлагатай юм. Энэ дэлхийн аянчны амьдрал ямархуу байдаг вэ? Суурьсан амьдрал ба аянчны амьдрал нь өөр байж мэдэх юм. Сууршин амьдарч буй хүний хувьд бол байшингийнх нь ханийн цаас хуучирч толботход тав тухгүй оргих байх л та. Түнчлэн өглөж ямар нэг аргаар сайжруулах арга хэмжээ авах байх. Харин аянчны хувьд ямар уу? Аянчин түүнд гомдлох шаардлагагүй. Тэд маргааш өглөө нь явна шүү дээ. Ийм учраас л Бурхан дэлхий дээрх амьдралыг аянчны амьдрал гэж айлцсан юм. Энэ нь бидний амьдрал. Бидний амьдралыг аянчны зам гэж бичсэн байдаг байхаа. Тиймээс заримдаа цэвэрхэн байшинд амьдарч, заримдаа бохир байшинд хоноглох үеч бий. Аянчин хүн ганц шөнө хонох өрөөнд бохир байсан ч тэрэнд гомдлох шаардлага байхгүй. Тэд маргааш өглөө нь явах ёстой улс. Тиймээс Бурханы бидэнд өгсөн ямар ч нөхцөлд сэтгэл хангалуун, өөдрөг байж талархдаг байцгаая. Бидний очих газар Тэнгэрийн хаанчлал биз дээ. Тэнгэрийн хаанчлалд бүх зүйл бидний найдснаас, бидний хүснээс хамаагүй илүү байх юм. Бидний төсөөлж чадах хэмжээнээс давсан ертөнц бол Тэнгэрийн хаанчлал. Ийм ертөнц байдагт итгээд, итгэлийн амьдралаар амьдардаг хүмүүс Тэнгэрийн хаанчлалын найдвараа алдаж, түр зуур байх энэ дэлхийн юмстай зурлаад байх ёсгүй. ертөнцийн зүйлсээс болж, зовж шаналаад, тэдгээрт хүлэгдэх ёсгүй юм. Хормын цаг хугацааг сонгох уу, мөнхийн цаг хугацааг сонгох уу гэдэг нь биднээс шалтгаална. Тэрхүү сонголт амьдралын маань баг нь зорилго болж, Бурханы мөнхийн хаанчлалд амсан зүйлсийг бүр ч их хүсэн тэмүүлж, Тэнгэрийн хаанчлалд авах шагналынхаа төлөө өнөөдөр ивэлтэй амьдрах учиртай юм. Илчил 21-р бүлгийн 1-р ишлэлийг харцгаая. Илчил 21-р бүлгийн 1-р ишлэл. Би шин тэнгэр, шин газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис үгүй болов. Шин тэнгэр, шин газар гэдэг нь Бурханы бидэнд бэлдсэн сүр жавхлан Тэнгэрийн хаанчлал юм. Тэнд болох зарим зүйлийг 4-р ишлэлээс харцгаая. 4-р ишлэл. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид юу байхгүй болох билээ? Үхэл гэж байхгүй. Үхэл нь нүглийн үр дагавраар ирдэг тул нүгэл гихч байхгүй болно гэсэн үг. Үхэл байхгүй гэдэг нь өөрөөр хэлбэл мөн хайм оршдог газар гэсэн үг. Тийм биш үү? Тэнд цаашид үхэл гэж байхгүй. Гашуудах, уйлах,
өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ. Синтез залрагч харагтун би бүх юмсыг шин болгож байна гэд бичигтун эдгээр үгс итгэмжид бөгөөд үнэн гэв. Энэ бол бидний өнөөг хүртэл гурван хэмжээст ертөнц болох бид ертөнцөд туулж мэдэрсэн амьдрах орчин биш юм. Бурхан бүх зүйлийг цоо шинээр мэдрэх Тэнгэрийн хаанчлалыг бэлтжихэд одоо биднийг хүлээж байгаа гэж айлтдаг. Энэ дэлхий дээрх түр зуур байгаа алга болох түр сууршигчийн амьдрал бидний мөнхийн амьдралаас илүү байж чадахгүй. Жишээлбэл та бүхэнд Солонгост биш, одоо цаашид насан турш Америкт амьдрах боломж олдлоо гэж бодъё. Тэгвэл цаашид амьдрах Америкт илүү анхаарал татагдах уу? Солонгос дахь амьдралд илүү анхаарах уу? Энд өнөөдөр л амьдрна. Маргаашнаас Америкт амьдрах боллоо гэж бодвол хэлд сурах хэрэгтэй. Америкийн хуулийг ч мэдэх хэрэгтэй. Америкчууд юунд дуртай, юунд дургүйг нь ч бас мэдэх хэрэгтэй болно. Би өдийг хүртэл ингэж амьдарсан. Гэхдээ тэдний амьдралын хэв маягт нийцүүлэхийн тулд өөрийн дутагдaltaй талаа олж мэдээд дутуугаа дүүрэхээр хичээе байц гэж бодохгүй юу? Энэ дэлхий бидний хувьд яг л ийм. Тэнгэрийн хаанчлал нь мөнхийн амьдрал оршдог газар, харин энэ дэлхий бол нүд ирмэхийн зуурал 30-40 жил өнгөрчдөг газар. Бид энэ дэлхий дээр амьдрах нь амьдарч байгаач бидний очих мөнхийн сүнсний их нутаг бол Тэнгэрийн хаанчлал юм шүү дээ. Тэнгэрийн хаанчлалын төлөө би өнөөдөр утга учиртай, үр дүнтэй Бурханы таалалд нийцсэн амьдралаар амьдарч чадсан уу? Зөв амьдарсан уу? Би Бурханыг алдаршуулж амьдарсан уу гэдгээ бодъё. Эдгээрийг эргэн харж өнөөдрийн амьдралаа дахин тунгаацгаая. Түр зуурын зүйлийг сонгоод амьдарч байна уу? Мөнхийн зүйлийг сонгоод амьдарч байна уу? Өөрсдийгөө илүү нухацтай дахин нэг шалгаад Бурханы таалалд нийцэх христчин хүний төрхтэй байцгаая гэж уриалж байна. Энэ харанхуй бүрхэг ертөнцөд итгэл найдвар түгээж хүмүүс Тэнгэрийн хаанчлалын найдвар өвөрлүүлэхийг та бүхнээсээ хүсэх байна. Биднээс өмнө энэ дэлхийд амьдарч байсан олон хүн яг адилхан зүйл хэлдэг. Гэвч өнөөгийн хүмүүс тийм ч олон жил амьдраагүй. Дээрээс нь туршлагач дутмаг тул ихэвчлэн миний амьдралд өөр зүйл байх ёстой гэцгээдэг. Үе олон философч, маш олон эрдэмтэн, олон тооны баатрууд, маш олон хааны удам угсаач байсан. Түүхэнд хичнээн олон хүн байсан билээ дээ. Эдгээр бүх агуулгыг нэгтгэхэд бүгд л Соломоны хэлсэн үгтэй адилхан утгаар холбогддог. Та бүхний мэддэг Наполеон бол түүхэн дэх агуу баатар байсан. Тэрээр гигэн Илина арал руу цүлэгдэж, тэнд нас барахаасаа өмнө нэгэн үг үлдээсэн байдаг. Есүс бүтлгүйдсэн мэд байсан ч өдгөө дэлхийг эзэлж байна. Би амжилтанд хүрсэн мэд байсан ч энэ жижигхэн арал дээр ганцаар мартагдан үхэж байна. Есүс бүтлгүйдсэн мэд боловч амжилтанд хүрсэн. Би амжилтанд хүрсэн мэд боловч бүтлгүйдлээ гэсэн үг. Энэ талаар эргцүүлэн дүгнэхэд Христийн амжилтанд хүрсэн амьдралыг бүрэн дагдаг ивэлтэй хүмүүс болохыг та бүхнээсээ дахин хүсэх байна. Өнөөдөр гэртээ хараад би одоо үнэхээр зөв замаар зөв амьдарч байна уу гэдгээ бодоорой. Биеийн сүмд байгаач бодол санаа маань ертөнцөд авчигсан байгаа юм биш байгаа. ертөнцөд хит уусаад Бурханы хүсдэг чанаруудыг эзэмшиж чадаагүй юм биш биз.
Өөрөө өөрийгөө эргцүүлж, зүрх сэтгэлээ шалгаж, өөрийгөө хянах цаг зав гаргаарай гэх байна. Ингэснээр бид өдөр бүр Бурхантай хамт алхаж, Тэнгэрийн хаанчлалыг чиглэн алхацгаая гэж бүгдээс нь хүсээд үүгээр өнөөдрийн сургаалаа дуусгая. Баярлалаа.